сайн байцгаана уу? Та ном уншиж ус суу хоёрыг ялгадаг гэдгийг сонсч байсан уу? За ус суу хоёрыг ялгана гэдэг нь бол баг байж болохгүй хэцүү. Биднээс ус суу хоёр бол маш өргөн хэрэгэлдэг. Юу хэрэгэлдэг юм гэхээр биднээс хярам гэж үздэг. За ингээд усан дээр сүү хийгээд ингээд утгахлаа биднээс юу болгохдаг вэ? Би бүгдийг хамгийн сайн хэрэгжилж мэддэг. Уухандаа нэг зүйл болох хярам. Ингээд хоёул утгацсан ус суу хоёрыг ялгах боломжтой. Намайг хүүхэд байхад тухайн шашин бас хориотой байсан л да. Тэр үед юу гэж ярьдээс гэхээр ном уншаад бидний нэрлэдэг хярам буюу ус суу хоёрыг ялгадаг гэж ярьдаг байсан. Тэгээд тухайн үед хүүхэд байхдаа маш их гайхдаг байсан. Тэгээд саяхан жоох хэдэн жилийн өмнө телевиз үзчихсэн чинь телевизээр шууд явж байгаа нэвтрүүлгээр нэг лам хүн ном уншаад ус суу хоёрыг ялгаж ирсэн. За бүгдээрээ тэр бичлэгийг хамтдаа үзцгээе. Хий. Болсон. Тэр. За тэр л. Болсон. За ширээн дөрөхгүй. Тэгээ зөөлхөн гар усын наада ягрууга зөөлхөн булгийн ус шиг сайхан хийгээд бай. Зөөлхөн хийгээд бай. Хий дөхүүл доош нэ. За тэгээд явуулаад бай. Ягарсан бай. Тэ сайхан харин явуулаад бай. Доошоо цагаан сайхан суугаад идэг юм. Жаахан байснаад явуулсан ч бол. Tabii tanıyorsun. Kena su öyle şey. Ус суу хоёрыг Ben de за ингээд бүгдээрээ саяын бичлэгээс харсан багтай ингээд ном уншаад сүү ялгаад байгаа юм шиг ингээд харагдаж байгаа. Биднээс найруулад ингээд утгацсан юм хярам болгоцсон байх юм бол ялгах боломжгүй. Саяын яагаад ялгаад байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ хялбархан туршилт хийгээд үзье. За энэ би саунд ингээд тос хийцэн. Энэ ургамлын тос бидний нэрлэлсэн аншлснаар ургамлын тос. За тэгээд ургамлын тос бол нэг төрлийн шингэн, ус гэдэг нэг төрлийн шингэн, сүү гэдэг нэг төрлийн шингэн. Энэ хоёр шингэнийг л ялгах гэдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ хялбаршуулсан туршилт хийгүүднээс нэг шингэнд нь усыг, нөгөө шингэнд нь копиг ашигласан. За тэгээ харж байгаа бол эхлээд усан дээр сүүгээ маш багаар хийж байгаа. За маш багаар хийхэд нь би шприц ашиглаад копиг ашиглаж шээ. Өнгөн тодорхой ялгарч харахад сайн болох үднэс л ингэж хийж байгаа гэсэн үг ш. За ингээд харах юм бол тосон нэнараа тосон дээдэлтэй доотлолтой копи нэг гэсэн. За тэгээд энэ ном унших ямар шаардлага байхгүй. Тэгээд сая яран дээрээс анхаарч байгаа бах тийм. Ширэндээ хүрч болохгүй, хөдлөж болохгүй. Энд чи яагаад гэвэл энэ хоёрыг хооронд нь холж болохгүй л гэсэн санаа. За тэгээд зөөлөн гэдэг байгаа. Тэгээд зөөлөн гэдэг нь болохоор яаж байгаа гэхээр хамгийн гол нь эндийгөө дахиад холчихгүй байх ёстой л гэсэн санаа. За ном уншсан уншаагүй энэ хоёр угаасаа л ялгарна. Яагаад гэхээр физикийн зарчмаар бол нэгт багтаа тосон дээрээ нэгт ихтэй копи доорол байна. За тэгээд ингээ холихгүй тагшин дотор хийгээд энэ хоёр анханаас холилдоогүй байхад нь яаж хийж байгаа гэхээр ингээд аяг руугаа ингээд зөөлнө гэж байгаа тийм. Хамгийн гол нь зөөлөн хийгээд байгаа шалтгааны үлээ холихгүй байгаа л гэсэн. За ингээд биднээс тосоо аяг руугаа ингээд баг багаар хийгээд хийж болно гэсэн. Тэгээд энээс цаашаа хийх юм бол тос маань яачих вэ? Орчноо. Тэгэхээр аль болох ингээд зөөлөн л хийгээд юм гэсэн. За ингээд харахаар энэ аяган дотор маань тос, энэ аяган дотор сүү үлдсэн юм шиг харагдаад байгаа байхгүй.
Тэгэхээр тосоо ийшээ хийхдээ сайн аягны бас нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Энэ маш олон юм анхаарах хэрэгтэй болж байна. Аяг нь ямар байгаа гэхэлэр тагш буюу бидний нэрэл заншдаг юм тагш гэж нэрлэдэг. Энэ амсар нь юм богинохоо аяг, ийм аягаар болвол юм хонгоор болвол туршилтаа хийж болохгүй. Усуу хожж байгаа туршилт, ялгаж байгаа туршилтыг энийг хийж болох. Ийм аягаар хийн, ийм аягаар хийж байгаа гол шалтгаан нь юу гэхэлэр одоо ингээ харах байх. Ингээд хийхлээр энэний копи маань явж орчих гэдэг байгаа шүү дээ. Эсвэргээрээ ингээд хийх юм бол копи явж орох нь бага болно гэсэн. Тэгээд маш сайн ялгаж байгаа юм шиг харагдсан. Тэгээд олон юм анхаарах хэрэгтэй гэсэн. Нэгдүгээрт нь хөдөлгөж болохгүй, холилж болохгүй. Хоёрдугаарт нь зөөлөн бас гэдэг нь хөдөлгөж болохгүй юу? Холилж болохгүй. Гуравдугаарт нь орчныг харах юм бол ийм хүүтийн юм шиг байна. Ингээд эрдийн тасалгааны температураас хүүтийн юм шиг байна. За энийг яагаад хүүтийн юм шиг орчинд хийж байгааг нь бүгдээрээ бичгийн төгсгөл рүү үзэх болно. За энэ дээрээс үднэс ямар дүгнэлт хийж болох юм гэхэлэр угаасаа л ус гэдэг нэг шингэн, сүү гэдэг нэг шингэн, энэ хоёр шингэн ягт нь өөр хоёр шингэн ягтэгтэй доороо нэгт багтаа дээрэл гардаг гэсэн. Тэгээд энийг нь холихгүйгээр ялгаж байгаа юм шиг харуулад хүмүүст ингээд эрдэм чадaltaй юм шиг юм бодол төрүүлж байгаа. Энэ бол тийм шиний цаана үйлээ физик. За нягт гэж юу юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Нягт гэдэг бол физик нэг хэмжигдэх хүн байгаа. Жишээ нь биднээс ийм асуулт байдаг тийм. 2 кг ноос, 2 кг чулуу хоёрын аль нь хүнд вэ? Гэт хүүхэд байхад ийм асуулт их байдаг байсан. Тэгээ бүгдээр одоо тэрний арай нэг өөр хөлбөйг үзье. Энэ 4.5 литр ус, 4.5 кг гантел. Энэ хоёрын аль нь хүнд вэ? Туршаад үзчих юм. Яаж туршиж үзэх юм гэхээр биднес гэртээ байгаа юм жинг ашиглаж болно. За энэ жинг тавьд. За энэ жиндээр ингээд тавьчих. За тэгэхээр энэ жиндээр бол 4.5 кг ойролцоо. За ингээд 4.5 кг цавтаа ус. За энэ унтрахыг хүлээж. За дараа нь гантелээ тавьчих. За адилхан 4.5 кг. Биднес массыг хэмжиж үзлээ. Энийх 4.5 кг, энийх 4.5 кг. Масс нь адилхан мөртлөө юу нь өөр байгаа юм гэхэлэр энэ хоёрын авар хэмжээ буюу эзэлхүүн нь өөр. Авар хэмжээ биднес юугаар нь хэмждэг юм гэхэлэр физик эзэлхүүн гэдэг юмар хэмжин. Эзэлхүүнийг яаж боддгийг гэхэлэр жишээ нь бүгдээрээ энэ нэг хайрцаг аваад үзье те. Ингээд хэмжих юм бол ойролцоогоор 10 см ингээд хэмжүүл ойролцоогоор 10. Тэгээд уртааш нь ингээд хэмжих юм бол ойролцоогоор 12 см. Тэгээд энэ гурвыг үржилчлээр энэ хайрцагны эзэлхүүн гараад ирнэ гэсэн. Тэгээд энэ хоёрын масс нийтлэх нь эзэлхүүн өөр. Тэгээд асуултанд хариулах юм бол 4.5 кг-аас 4.5 кг туу хоёр аль нь хүндээ гэвэл массын хувьд бол адилхан, эзэлхүүний хувьд өөр. Эзэлхүүн өөр байгаа нэг хэмжигдэхүүн нь юу гэхэлээ ягт нь өөр байгаа учраас энэ хоёрын эзэлхүүн нь өөр гэсэн. Бид нэр эзэлхүүнийг бас өөр нэгжээр хэмждэг. Тэр нь юу юм бэ гэх юм бол литр. Литр гэдгээр эзэлхүүнийг хэмждэг. За энд ийм хоёр ургамлын сав байгаа. За ургамлын савны жингүүдийн адилхан гэж тооцчих. Ойролцоолоод. Тэгээд адилхан 1 литр байна. Энд нь ус, энд нь ургамлын тос байна. Эзэлхүүн энэ хоёр эзэлхүүн ямар гэсэн лээ? Адилхан. Энэ хоёрыг хэмжээд үзье. За эхлээд усаа тавьчих. Усаа тавихлаар 105 кг гэсэн. 105 кг. Дараа нь тэгвэл тосоо тавьчих. Тосоо тавьчлаар 096 кг гэсэн. Тэгээ энэ хоёрын юу нүрлээ? Ижилхэн масс нь өөр гэсэн. Тэгээ энэ гурван юм гарч ирж байна. Масс, эзэлхэн, нягт гэдэг ийм гурван байна. Биднээс тэгээ нягтыг бодохдоо яаж боддог юм бэ гэхэлэр массыг одоо энэ тухайн массыг
эзлэхүнд нь хуваагаад нягтыг олоод байна гэсэн. Хамгийн хэлбэрээр шингийн өмнө эзэл нягтыг хэмжиж олъё гэвэл яах юм гэхээр энэ 1 литрийн савн зуу ус тос янз бүрийн зөгийн балчин янз бүрийн хийгээд массыг хэмжээд массыг хэмжээд массыга 1000 хуваагаад авах юм бол тэрний юу гараад ирэх ёстой лээ. Нягт нь гараад ирнэ. За өөр заавал энэ шингэн байх албагүй савнууд байж болох юм бол дөрвөлжин савнууд байж болно. Тэгээд энийг яах ёстой лээ. Урт, өндөр, өргөн урын хэмжиж үржүүлээд масст нь хуваагаад байх юм бол хатуу биетийн нягтыг бодоод байж болно. За ингээд физикт нягтуудын ингээд маш олон төрлийн бодисных ингээд бодоод тавьсан байдаг. Жишээ нь бичгийн ширээ шиг хэлбэртэй хааш хаашаа 1 м буюу бичгийн ширээ шиг хэлбэртэй гэж бодох юм бол тэр тийм цол төмөр байх юм бол төмрийн жин нь 7500 кг. Мод байсан гэж бодъё. Тэгвэл энэ бичгийн ширээ шиг юм цул моднууд байлаа гэж бодоход тэр модны нягт нь 400-аас 700 кг байна гэсэн. Ус байх юм бол хэд гэж 1 тонн буюу 1000 кг гэсэн. Сүүнийхийг аваад үз. Сүүний нягт маань 1335 кг. Өөрөөр хэлбэл ус сүү хоёрын хоорондох ус чинь 1 тонн, сүүн 35 гэх юм бол нэг ийм ширээ шиг савнд гэж бодъё. Бичгийн ширээ шиг ийм савнд ус хийгээд сүү хийгээд аваад үзэх юм бол тэр хоёрын массын зөрүү нь 35 кг гэсэн. Тэгээд тэр 35 кг зөрөө чинь юу гайхад байлаа. Сүү усны доор байлгаад байгаа л гэсэн. Гол онцлог нь тэр. Копений нэгт нь ойролцоогоор устай адилхан гэж бодъё. Дээдлэлт нь юу вэ? Тосных нь 0.1096 байлаа. 96. Усных нь 0.1005 байсан. Тэгээд тэр зөрөө нь энэ хоёрыг ялгаад дээр доор нь оруулаад байгаа гэсэн үг байхгүй. Энд ямар ч ном унших шаардлага байхгүй. Аяндаа угаасаа нектар энэ хоёр хоорондоо ялгарчна. Сая ярьсан юмнаас дүгнэх юм бол ингээд нягт ихтэй яадаг гэсэн үг байна. Доороо нягт багтаа дээр. За энийг зөвхөн шингэн дээр хатуу шингэн дээр яриад үз. За энэ ус байна. Тэгэхээр уснаас нягт ихтэй живнэ, уснаас нягт багтаа хөвнөө гэсэн. За тэгвэл биднээс энэ металл төмөр аваад үзье. Сая аваад үзэхлээр металл төмөр чинь уснаас бараг 7 дахин хүнд жинтэй байсан. Тэгэхээр энэ яах ёстой вэ? Живэх ёстой. Энийг бүгдээр мэднэ. Ингээд усан руу хийгээд живнэ. Дараа нь модыг аваад үзсэн. Мод нь уснаас нягт багтаа учраас яах ёстой вэ? Хөвнө. За ингээд энэ дээр тавих юм бол хөвнө гэсэн. Тэгвэл энэ модон дээрээ биднээс ачаа тавьчих. Яг таанс гэртээ энийг ингээд тушаад үзээрэй. Мод тавиад ус тавиад энд гэрийнхаа савнд ус хийж байгаад ингээд хэлбэрхан тушаад үзчихсэн шүү дээ. Нэг юм болт олдно, мод олдно. Тэгээ усан дээрээ тавиад үзэн. За ингээд тавиад үзье. Тэгэх юм бол энэ мод дээр нь болтыг даагаад хөвж байгаа биз дээ. За хүн төрлөختөн энийг ашиглаад завь зохион бүтээс дээр тэнгис талаа гатлаад төв шинэ хуурай газар, шинэ амтэн, шинэ соёлыг гээд нээсэн. Тэгээд завь бол маш их өргөн хэрэглээтэй. Одоо ачаа тээврийн ихэнх хэрэгсэл бол юу лээ? Заваар явж байгаа. За одоо бол модон завь гэж байхгүй. Дээр үед бол дандаа завь юугаар хийдэг байсан бэ гэхлээр модоор хийдэг байсан. За олон завь ашиглаж олон юм нээлт хийсэн. Бас дайм байлдаанд ашиглаж байсан. Дайм байлдаанд ашиглаж байсны нэг жишээ бол манайх юу гэдэг юм бэ гэхлээр Хувлаа хаан. За 1281 онд бол Хувлаа хааны флот Япон руу дайрсан. Ангитай ойролцоогоор 140 мянган цэрэг 40000 завтайгаар дайрсан гэдэг. Завь бол тухайн үед бол 1201 дандаа модоор хийдэг байсан. За энд нэг ойлголт байх хэрэгтэй. Энийг анхаарах хэрэгтэй юм гэхлээр Хувлаа хааны цэрэг гэхлээр дандаа Монгол хүмүүс яваад ингээд хүмүүсээс нэг ярихлаар нэг хэдэн Монгол цэргэл яваад бүх улсыг ингээд байлдаал эзлээд байсан юм шиг ойлгож болохгүй. Үүний нэг жишээ бол Хувлаа хааны флотын завийг хийсэн хүмүүс бол Солонгосууд, ихэнх цэрэг нь бол Хятад цэргүүд байсан. Тэгэхээр завийг хийхдээ Солонгосууд буруу зав хийгээд өгсөн гэж миний бодлоор тэгж боддог. Завь яг буруу зав гэсэн модоор хийсэн зав хоёр янз байна.
нэг нь ийм хавтгай оролттой цаг байдаг. За та бүхэн ингээд зурган дээрээс харж болно. Ингээд тоглоом хааны полотын цаг гэхэлэр дандаа ийм хавтгай оролттой цаг байна. Хавтгай оролттой цаг хаана ашигладаг гэхэлэр гол мөрөнд ашигладаг. Далаад ашиглах цаг ёроолны ийм хүнгээр ийм босоо гэхэд ийм ёроолтой байдаг. Одоо хүнхэр ёроолтой байдаг. Энэ хүнхэр ёроолтой босдын давуу тал нь юу гэхэлэр далайн шуурх давлгаанд илүү яадаг лээ. Тесвэртэй байдаг. За энэ зурган дээрээс харж болно. Энэ NHK-гийн хувлаа хааны полотыг сэргээсэн балтгаас сэргээж хийж байгаа завиг ингээ харна. Энэ бол энэ зүгээр л биднүүсийн нуур мөрөн дээр тавьдаг шиг энэ завиг харах юм бол биднүүсийн нууран дээр тавьдаг шиг хавтгай оролттой зав. Тэгээ хавтгай оролттой завны хамгийн том дутагдал нь юу гэхэлэр далайн шуурганд тесвэргүй давлгаанд тесвэргүй амархан яадаг лээ. Хөмөрдөг. Тэгээ ингээд хувлаа хааны полотын ихэнх зэрэг нь бол далайн шуурганд үргэлжсэн зэрэг. Бүгдээрээ эндээс ихэд дүгнээд үзэх юм бол хамгийн гол юм юу юм бэ гэхэлэр нягтын байна гэдэг ойлголт авсан. Нягт нь масс болон эзлэхэн хоёроос хамаардаг. Эзлэхэн нь өөрөө юунаас хамаардаг гэхэлэр температураас хамаардаг. Тэгээ маш олон их сурвалж байгаа. Сүүний нягтыг тодорхойлсон маш олон их сурвалж ингээд аваад үзэх юм бол өөр байдаг. Их судалгааны аяллыг их сурвалжаа болгоод бүгдээрээ авч үзье. За ингээд дээдлэлт нь байгаа энэ хар зураастаа нь бол юуны нягт юм бэ гэхэлэр сүүний нягт байгаа. Доотлолт нь байгаа энэ температур байна. Ингээд температур нэмэгдэхлээр энэ зургнаас харах юм бол температур нэмэгдэхлээр ус сүү хоёрын нягт нь ойролцоо болоод ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоо чинь энэ 39 градус 40 градус болоод ирэх юм бол ус сүү хоёрын нягт нь ижлэхэн болно гэсэн. Тэгэхээр энэ хоёрыг 39-40 градуст аваачих юм бол хинч ямар ч ном уншаад ялгаж чадахгүй адилхан нягттай юм чинь хоорондоо сайн холилдно гэсэн. Температур буураад ирэхлээр нөгөө нягтных нь зөрөө их болж эхэлж байгаа. Нягтны зөрөө их болж эхэлнэ гэдэг чинь нөгөө ус сүү хоёрыг ялгаж байгаа номоо уншихтаа аль болох хүйтэн байх юм бол ялгарх нь ихээ гэсэн. Жишээ 1 градуст бол ус сүү хоёрын нягт ойролцоогоор 1 тонн аваад үзэх юм бол 5 кг-ийн зөрөөтэй 8 градус 4 кг-ийн зөрөөтэй 16 градуст 1.15 кг-ийн зөрөөтэй байна гэсэн. Тэгээ энэ зөрөө юу хийгээд байгаа юм бэ гэхлээр ус сүү хоёрыг хооронд нь ялгаад байгаа гэсэн. Сүүний нягтыг тодорхойлсон маш олон арга олон судалгаа байгаа. Сүүч өөрөө олон янзтай. Хоньны сүү, үхрийн сүү, ямааны сүү, тэмээний сүү, морины сүү гэдэг ингээд адууны сүү гэдэг маш олон сүүнүүд байгаа. Сүү болгоны шин чанар нь өөр нягт нь өөр. Тэгээд бүгдээрээ энэ их сурвалжийг авч үзэж байгаа шүү гэдэг анхаараарай. Нягттай сүү бол усныхаа доор байна. Нягт багтаа ус бол сүүнийхаа дээр байна. Холихгүй байх юм бол энэ хоёр ингээ хоорондоо нягтаараа ялгараа байж байна. Энэ хоёрыг холчих юм бол холиод хяран болгочих юм бол энд ялгарах боломжгүй гэсэн. Хүмүүст нэг том асуудал байдаг нь гэхээр усанд живэх гэдэг асуудал байдаг. Гэтэл зарим усанд очиод орохлоор хүн живдэг. Тэр нь чинь сүнсэн тэнгис байна. Яагаад живэхгүй байгаа юм бэ гэхлээр түрүүн яг энэ л гэсэн. Хүн бол ерөнхийдөө бол усанд бол живнэ. Гэхдээ сүнсэн тэнгист очих юм бол живэхгүй. Живэхгүй байгаа шалтгаан юу гэхлээр тэр сүнсэн тэнгисийн ус нь маш их давстай бөгөөд нягт нь хүнийхээс их байгаа гэсэн. Хүнийхээс их болчлоо ямар ч хүн тэнд очисон яахгүй гэсэн үг лээ. Живэхгүй гэсэн. Энэ мод чинь ингээ хөө байж байгаа л гэсэн санаа. Тэгвэл эрдийн нөхцөд гол мөрөн ч юм уу нуурны усан гэж бодоод бүгдээрээ асуулт. Тархан хүн туранхай хүн хоёрын аль нь живэх магадлал өндөр вэ? За энэ асуултанд бүгдээрээ хариулъя. Асуултын хариултаа хаанаас авах вэ гэхээр хамгийн бүгдээрээ шөлтөө хоол хийж байгаа. Шөлтөө хоолноос асуултаа хариулдаг олох боломжтой шүү. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.